Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ хэд хоногийн өмнө шуугиан тарьсан Монгол үндэстнийг доромжилсан үйл явдлын талаар ярих гэж байна. Гол эзэн нь бол Хятад Америк гаралтай Лос Анжелест амьдардаг мюзикл артист Лорея гэдэг трансгендер хүн байгаа. За ямар асуудал үүссэн бэ гэхээр тэрээр анхны цомгоо гаргахдаа ийм цомог гаргачихсан. Ер нь бол Чингис хааны Генгис хаан гэдэг өөрчлөөд Генгис Кант болгочихсон. Энэ бол их муухай доромжилсан хараалын үг байгаа. Тэгээд болоогүй хаалга эхнэрийн толгоон гоёл үсний хэлбэртэй малгай өмсөд хагас нүцгэн зураг тавьсан байна. Энэ байдал нь маш олон хүний игдүүцлийг хүргээд ингээд нэг ч хоног болохгүй бүх сошиал хаягууд нь хаагдаад энэ хүний талаар мэдээлэл бол тоо болцсон байгаа. За энэ хүн маань бол өөрийгөө дуучин бас драг жүжигчин гэж тодорхойлдог. Драг гэдэг бол эрэгтэй хүйстэй хэрнээ эмэгтэй хүн шиг харагдахыг хүсдэг. Эрэгтэй хүн эмэгтэй хүний дүрд ороод ам барьж дуулаад үзүүлбэр үзүүлж одоо хүмүүсийг хөгжөөдөг гэсэн үг. Тэгээд өөрийгөө хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч хүн, найруулагч, дуу зохиодог хүн гэсэн. Гэхдээ энэ цомгоо нэрлсэн энэ дууны үг бол үнэхээр хэлэгч юм биш. Одоо Чингисийн яа, Чингисийн бүхс, Чингисийн төмсөг гэх мэтчлэн. За тэгээд цомгийнхан доторх дуунууд ч бас Монгол ардын дуу хөгжмийн аялгауг хастаад оруулчихсан ч юм уу гэмээр ардын хөгжим эсгэрээч гэмээр сонсогдоод байгаа. Тэр нь ч гэсэн хүмүүсийн дургуйцлыг маш их хүргэсэн. Ингээд маш олон хүмүүс репорт илгээж бас монголчууд маань комент их бичсэн. Хүмүүс комент бичгтээ гол нь энэ асуудал чинь хүйсэндээ байгаа юм биш ээ. Соёл түүх уламжлалыг одоо үл хүндэтгсэн асуудал байна. Гэсэн чинь бас дуугүй байгаагүй. Чингис хаан ч угаасаа колоничлогч байсан байх ч болно. Би ч өөрөө Монгол гэнтэй байж магадгүй. Эн чинь бараг дэлхийн талыг эзэлчихсэн хүн штэ гэж хэлээд Монгол цустай Монгол үндэсний юм цөөнхийн бүлгийн одоо дарлалд өртөж гин гэж өөрийгөө бодоод ах шиг байна. Let's be very clear here. Genghis Khan was and forever will be a colonizer. Та нар ер нь буруу одоод байна. Би бол Монголын талаар юу ч хэлээгүй штэ. Тэр битэл би Монголын үндэсний хувцс хийдэг гар орчууд дээр очиод энэ толгоон гоёлыг чинь би дээрээ тавиад зураг авахгүйчаа гэж хэлж болох л байсан штэ. Харин ч би маш бүтээлчээр хандсан. Тиймээ би бол Монгол юм хал хувцснаас санаа авч зураг гаргасан. Ер нь толгоон гоёл нь үхрийн ив шиг харагддаг. Бид бол маш олон элементийг ингээ ашигласан. Бүр болоогүй энэ хэлбэрийг нь католик дүрслэл оруулаад уламжлалт улаан шар өнгөө нэмээд хятад малгайг хүртэл оруулаад ингэж чимгэлж хийсэн. Энийг их бүтээлчээр юм хийсэн гэж үзээд байгаа. Тэгээд болоогүй өөрийгөө их хөдөлмөр гаргаж юм хийж хэд байхад та нар ойлгосонгүй. Би энэ малгай толгоон гоёлоо зүүгээ дотор хувцастайгаа нүүрний будагтай орон дээр ингээд суугаад зураг авахулахад бол миний бодлоор бүх юм ингээд зөгцчихсөн. Миний биеийн хилэмж энэ төр бол үнэхээр гоё. Би зураг авалтын гол дүр нь байж чадсан. Этгээд өвөрмөц дүрслийг бий болгож чадсан. Ер нь хятад Монгол байх, хятад Монгол хувцас өмсөх нь ерөөсөө одоо чухал биш. Ямар ч ач холбогдолгүй. Би өөрийнхөө ертөнцийг бүтээж байна. Би одоо юу ч дуурайгаагүй. Хүмүүс энэ дүрслийг бэлгийн шинж чанартай болгож хүндэтгээгүй гэсэн явдал бол би ерөөсөө ингэж ойлгохгүй байна. Яагаад юм бэ? Яагаад та нар ингэж одоо бодоод байгаа юм бэ? Яг юу нь ингэж та нарыг тав тухгүй болгоод байгаа юм бэ гэж асуугаад байгаа. Тэгээд энийг тайлбарлаад авах шаардлага байхгүй. Үзэн ядвал ядна л үз одоо би та нарт ямар ч үүрэггүй. Та нар бол хоцрогдчихсон хүмүүс байна гэж хэлсэн. And let me just ask you, why? Why do you think that is? Тэгээд энд ганцхан Чингис хааны талаар бол яригдаагүй. Ер нь бол хятад үндэсний малгаан дээр Монгол халх эхнэрийн үсний хэлбэр бүхий зүйлийг тогтоохоод католик хэв маяг оруулаад чимэглээд тэгэнгүүтээ Чингис хааны нэрийг оруулаад доромжилсан үг хэллэгтээ дуу зохиогоод бүр цомог гаргачихсан байна. Энд чинь Монголын 16-7 дугаар зууны үеийн соёлыг 13 дугаар зууныхтай нь холиод 18 дугаар зууны католик хэв маягтай хослуулаад Азийн хувцсны соёлыг нийлүүлчихсэн. Тэгээд үүнийг бүтээл чанар гэж нэрлэсэн. Ер нь бол энэ анхны тохиолдолж биш л дээ. Бидний сайн мэдхээр Оддын дайн кинон дээр аль тод харагддаг. Аль ч үндэстэн ясны хувцас өөр өөрийн гэсэн онцлогтой өв соёл түүх уламжил зэргийг харуулж байдаг. Манай улсын хувьд ч гэсэн яг адилхан өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, хиц загвартай, хувцас эд хэрэглэлтэй. Тэр дундаа түүх алхын эхнэр дээл бол нэлээд онцлог хийцтэй.
Тэмээний ноос эсхий зэргийг чихэж төмбийлгөд хэлбэр гаргаж ширж хийсэн түнтгэр мөртэй байдаг. Түүнээс гадна өвсөө дэрэл гэж хэлбэр оруулаад бараг 5-аас 6 кг алт мөнгөн гоёл зүүдэг байсан гэдэг. Тэгэд энд бол толгойн ороовч, туйв, санчиг гэд өчнөө олон юм багтдаг. Монголчууд бол үндэсний хувцас, мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, бүтэх төрийн бүс, хан төрийн хантаац, түшиг төрийн гутал гэж эртнээс бэлэгдэж хэлдэг байсан. За тэгээ яаж ч бодсон ганцхан монголчууд аэропорт явуулаагүй хаа. Европчууд, католик хүмүүс дууч гэсэн дургүй байгаа ах гэж бодож байна. Гадаадд бол иймэрхүү улс үндэстний түүх соёл уламжлалыг дорд үзэж, гутааж, дээдэлдэг зүйлс шашин шүтлгийг нь гутаанд оромжлох, түүнээс ашиг хүртэх гэх мэт олонний дургуйцал төрүүлсэн үйлдэл гаргах юм бол тэр хүнийг одоо дагахаа буйлчихд юм билээ. Тэр хүний одоо хандлтыг нэмэхгүй байх дээр илүү анхаардаг. Манайхан бол улам муулаад, сайлаад, өдөөгөө дөөгшүүлээд хандлтыг нэмээд байдаг. Тэгэхээр та бүгд ч гэсэн битгий тэгэрээ үндэсний өв соёлоо хамгаална шүү. Миний хувьд, Монгол хүний хувьд, Монгол дизайнер хүний хувьд өв соёлоо хайрлаж, дээдлж, хүндэлж явдаг. Дураараа хэн болгон ингэж оролдоод ээж болохгүй гэж боддгоо. Ер нь бусдын соёлыг хүндэтгэх энэ ч гэсэн өөрөө соёл. Ямар ч байсан энэ муухай зүйлийг дарж авахын тулд тасралтгүй репорт хийж исэн нийт монголчуудаа баярлалаа. Бусдаас онцгорж, од олж, ашиг олж ивэл юу ч хийхээс буцахгүй, олонний анхаарал байх дуртай. Ямар ч судалгаа байхгүй, ухамсар байхгүй, ном сонин гарч гэлдэггүй хүмүүс бол ийм л агуу тэнэг байдаг байх нэ. Эцэст нь ингээд томор чадалгүй 24 цагийн дотор карьер нь унсан ийм нэгэн хүний талаар ярьлаа. Тэгээд цаашдаа өөрийнхөө чадах хэмжээнд дэлхийн урлаг, загвар дизайн, эргэн тойронд болж үйл явдлын талаар танилцуулж явах болно. Хамт байсан та нартай баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.